Жек Лондоны зохиол Саран хөндөй 15 дугаар хэсэг. Тэр өдрөөс хойш амьдрал ямар ч дэг журам утга учиргүй мэт саксонд бодогдох болжээ. Түүгэрчүүл барам, хар дарах зүүд, усан тэнэг явдал шиг санагдан хэдийд ч юу ч болж мэдэх мэт. Үйл явдлын тийм их толгойгүй юмд тогтвортой найдвартай ганц ч зүйл үгүй бөгөөд удахгүй сөнөх сөөрөх муу яран зөгөнсөн шиг бодогдно. Бэлд найдаж болох байсансан бол гонх хэрэггүй байж. Түүнтэй хамт байгаа цагт бүхнийг аимшиггүй амархан давж чадах аж. Гэтэл нийтээрээ замарч энэ өвчнөнд бэлд бас халдаад даанч газар их авчихчтэй. Бэл гэрээхэндээ хар илгийн хүн шиг болтлон хувирч үнэхээр тийм хүн болжээ. Нүд нь хүртэл биш болдог байна. Юм бүхэн муухай газар сайгүй шүглсэн муу ёрын юм үзэгдэж, ухаан санаанд нь гагцгүй хүчлэх, үзэн ядах бодол эргэлдэх хүний нүдлүгэ адил болжээ. Энэ хүн нэгэнт Бертиг буруутгах хаан болж, харин өөрөө ямар нэг тэслэх бодис ажил боогдуулах хөвсгөлийн тухай юм гөвтнөх болов. Саксон Бэлийн ихэд бахархан сайшааж байсан бие сэтгэлийн эрэмгийн залбоолог чанараа алдахгүй тулд бүхий л чадлаараа чармай. Арга буюу ганц удаа төвчээр алдсныг өгөөлбөл тэр өдөр Бэл тунч яозгүй царай гарган хитрхи бүдүүлэг муухай хэрцгий аашлагт нь Саксоны уур хурч өөдөөс нь зоримгоор ихцлэн харж "Чи хинтээ ярьж байна?" гэхэд Бэл цаатгийнхаа уурлан цонхисэн царайг харуут даруй ичингүүрэн зовж дув дуугүй зогсжээ. "Бэли, чи надтай ингэж хизээч буй яар" гэж шийдэмгий хэлэхэд цаатх нь гэмссэн атлаа гомдсон янзтай. Ухаан солиормор олон муухай юм амссан хүн яаж сайхан зантай байх вүлээ дээ. Үчи бодоод үзэл дээ гэв. Бэли гарсны дараа Саксон орон дээрээ очиж унаад ихэд цөхөрсөн байдалтайгаар зурхран уйллаа. Саксон хайр сэтгэлийн талаар тун эвсэрхэн байж чаддаг, мөн чанартай омог бардам эмэгтэй юм. Гэтэл энэ хорвоод хамгийн хайртай ганц хүн нь тийхүү омог бардам чанар эрүүл сарвал ухаанаа алдаад нүүргэлсэн гай зовлонгийн хамаг хүн түвчрийг өөрт нь үүрүүлж байхад эрэлхэг зэрэг омог бардам зан гаргаад ч яах вүлээ. Хүүхдэн алдчихад гав ганцаараа элэг эмтрэм гүнээ тарчилж байсан шигэ одоо хувийнхаа золгүй амьдралд гаслан уламжлилүү тарчлах болов. Бэл урдын адил хайртай хэвэрч гисэн энэ нэгэнт бахархал баяслыг эстрүүлэн итгэхийн аргагүй хайр болжээ. Урдын хайр нь алгоор өршөөх сэтгэл үгээ төстэй өрдөх сэтгэл болон хувирч үнэн сэтгэл нь ганхахад бэлэн болж сэтгэл зүрхэнд нь зэв үсэх байдал үүсэн эхлэхийг мэдрээд Саксон хэрдхийн гэлмөвч нэгэнт учирсан гай зовлон харин зориг гарган давах хэмээн бие сэтгэлийн бүхий л чадлыг даачилсан юм. Тэгээд уучлж болох юм гэж бодон төр зур дотор нь онгойвч гинэт жинхэнэ ариун хайр сэтгэлд уучлж байх ёсгүй гэсэн бодол харван орж ирэхэд дахиад л уйлан хайлан элдв бодол харшилдан үймцлээ. Харин энэ Бэл бол урдын хайртай байсан тэр хүн биш болсон нь эргэлзээгүй мэт санагдав. Энэ бол халуундаа солиорч юу хийж буйгаа ухаархаа болсон өвчтөе хүн шиг огт өөрхөн болсон учраас Саксон ямар ч бахархал, альва зэвүүцэл, уучлал гэж бодлогүйгээр түүнийг асарч бөөцөөлөх ёстой ажээ. Гэтэл Бэл нь нэг талаар үнэхээр тэмцэлд амби хайргүй орж, хүнд хүчрийг үүрч, ач тач үзэлсээр ухаан жолоогоо бүр алджээ. Энд хэн нэгнийг буруутай гэж үзэж болох авч Бэлд тэр бурууг дохох гэсний хэрэггүй. Ноход яс булаалдан хэмлэлддэг шиг хүмүүсийг хооронд нь хэмлэлдүүлдэг амьдралын үл ойлгохдох тэр хуйлдал эрх хэрэгтэй. Тийхүү Саксон энэ дэлхийд хамгаас бэрх ганц үе эмхтэн тэмцэлд бэлдэн зэхиж альваас сэжиг үл итгэх чанарыг таягдан хайсан бөгөөд уучламар юм нэгэнт байхгүй тул юу ч уучлахад хүрээгүй юм. Гагцхүү түүнтэйгээ холбосон хайр сэтгэлд огтхон ч сэв суугаагүй ариун онгон эвдэршгүй хിവэр агаад амьдрал ямар нэгэн ухаалаг замд орж учралт ханаа эргэн хүрээд ирэхэд хайр сэтгэл урдын хിവэр байх болно гэдэгт хатуу итгэхийг зорин бие сэтгэлээ даачиллаа. Орой ярилцаж байгаад ажил хаялтад дуустал ойдол хийж багсаг мөнгө олъё гэж хэлэхэд Бэл тийм үг сонсохыг ч хүссэнгүй. "Зооволтгүй, чамд ажиллах хэрэг огт байхгүй. Энэ 7 хоногт би хэдийн юм аавна.
чамд бүгдийг өгөмц. Хагас санд хоёул кинонд биш, жинхэнэ театрт очиж юм үзнэ. Гарвегаас нэгрийн дуучид ирэх юм гинлээ. Хоёулаа заавал үзнэ, мөнгөтэй болно. Би чамд худлаа хэлээгүй. Баасан гаргийн орой биел оройнохоо хоолн дээр ирсэнгүйд Саксон их гонсоож. Уг нь тэр орой Мегедоних түрүү 7 хоногт зээлж авсан хормой төмс 2 хил гурилан өгсөн болохоор Саксон сайхан хоол хийчгээд 9 цаг болтол 100 хамтралгүй хүлээсэн боловч ирэхгүй болохоор урам хугаран орондоо оржээ. Эртэн хүлээхийг бодовч согтуу хүрээд ирвэл өөрт нь эвгүй санагдах байх гэж боджээ. Шинэ нэг цагт гадаа хаалгаж яхарч бэл хүн дээр алхасаар шатаар өгсөн гарч цоожны нүхийг түлхүүрээрээ тэмтрэн онгоолгоод төдхөн унтлагынхаа өрөөнд орж ирж суугаад гүнээ сүр салдах чимээ гарав. Төвний хөлчийн үед агсам зантайг нь мэдэх учраас одоо хүртэл хүлээгээд сэрэн байгаагаа мэддэхгүйг бодож огт хөдлөхгүй хэвтэж байлаа. Гэтэл ингэх нь амар биш ажээ. Хүчээр хөдлөхгүй хэвтгэд биеийн хөшиж хумсаа алгандаа шигтгэл чангатгаж байв. Бэл хязээч гэртээ тиймэрхүү янзтай ирж байгаагүй ажээ. Саксон гэж тэр арай чарай хэлэхэд Саксон хөдөлж өвшэн яасан бэ гэв. Дэнгаса гар минь болохоо байсан. Саксон түүнийг чарсангүй шууд шүдэнц зурсан боловч хуруун жигтэйхэн чичирч шүдэнцээ дэнлүүнийхээ шилэнд мөргүүлээд унахчихв. Саксон би арх уугаагүй. 2 3 ахтар дээсүүлээд хонч гэж арай чарай хэлв. Дэнгэ асахчаан болоод харахад түрүүн дуугаар нь таньсан бол одоо нүдэрийн танихын аргагүй болсныг үзмэгц ихэд цочин хашгирав. Нүүр нь энд тэндгүй шалбарч хөх няц болон хавдаж огт өөр хүн шиг түүнийг таних ганц ч тэмдэг үлдсэнгүй. Нэг нүдэн таглуулж нөгөө нь бөөн хавдар болсон ансгийнхаа цаанаас дөнгөж үзэгдэхтэй үгүйтэй харагдана. Өрөөсөн чихэн бараг хулгар болтлоо няцлуулж нүүр нь тэр аяараа хаман гүйж түүхийн мах шиг болон ховирч баруун шанаа нь зүүн талаас 2 дахин том болсон мэт харагдана. Няцарч хавцсан уруулнаас нь цус говьцсаар байхыг үзэж ийм болсон хойно яаж ярьж чадах вүлээ дээ гэж Саксон бодоод айн цацснаас дотор нэвгүй өргөж өр зүрх нь өрөвдөн догдолж хөөрхилэн тэрч сэтгэлийн засмаар санагдавч бие хүчлэн барьж хөөрх юм одоо яана бошоохон хилээч би яахыг мэдэхгүй байна шүү дээ гэж дуу алдахад би сөнг дуугаар ховцаа тайлахад минь туслаач би надад бие даах тэнхэл алах тэги бас бүлээн ус хэрэгтэй гэж Саксон хавдар болж унтсан гарынх нь ханцуг тайлах санаатай аяархан татж эхлэв. Бэл 2 гараа өргөж бүлцээж хавцсан нүднийхээ булангаар харж тухныхаа арьсыг атра нэгэл болохгүй байна гэв. Дугасаагаад хүлээж вэ. Би одоохон галт хүлээд ус тавь. Утахгүй. Тэгэд хувцас чинь тайлъя. Галын өрөөнд ороход бийл бовтонсаар байлаа. Түүнийг орж ирэхэд Саксон минь мэд 2-т мөнгө хэрэгтэй байсан. Мөнгө. Гэхдээ Саксон сая согтуу биш харин өвчнөдөө дэмэрч бөөг нь ойлголоо. Наач санаандгүй гинтийн боллоо гэж бэл хувцсын тайлах зур хэлэх бөгөөд хоорондоо уялдаа холбоо муутай хэлэх үгнээс жухам юу болсныг Саксон айжимдаа төсөөлөв. Чикаго хотын огт нэр нь гарч байгаагүй нэг бокс шонтой намайг үзэлцүүлсэн. Колумби нарийн бичгийн дарах надад цаадах чинь амаргүй амтын шүү гэж хэлсэн л дээ. Би бэлтгэл сайтай байсан бол ялах байсан байх. Харин 15 фунт хасагдаж бас дасгал хийлгүй явсан болохоор дээр арих их ууж байсан болохоор амархан амьсгаатах болж. Саксон цамцын тайлах гэж улаарсандаа юу ярьсныг нь олигтой анхаарсангүй. Нүүр нь танигдахгүй болсон шигэ булчин зангирсан нуруу нь бас танигдахын аргагүй болж
Цав цагаан торго мэт зөөлөн арьсан нэлдэн цус нөж шарх сорвинд дарагджээ. Шархны ихэнх нь хөндлөн болохоос гулдан цөөн байв. Хин чамайг ингэтэлсэглээ. Хашлагаа олсон ийм болохгүй юу? Хичнээн ч удаа хашлаганд шахуулснаа санахгүй байна. Мөнч сүрхий гөвшүүлсэн шүү. Гэхдээ аргалсаар арай л гэж амиа авчих гарлаа. 20 раундыг бүгдийг онулгүй даваад бас ч хэм болохоо мартахгүйгээр мэдрүүлсэн шүү. Лавл зүүн гарынх нь хэдэн үе мултарсан. Миний толгойг тэмтэрдэ. Наана тэмтрээд үз. Хавдсан байгаа биз. Дандаа л наан чин дэлсэд байсан. Тэр залиг одоо амаа барьж байгаа бах. Гэхдээ намайг мөн чих гөвсөн доо. Би ийм юм хийзээч амсаж яваагүй. Гэтэл түүнийг Чикагогийн аян гэдэг нь хүндлэхээс яах вэ? Сүрхий амтэн. Хэрэг би бэлтгэл сайтай байсан бол арай өөр үр дүн гарах байсан. Яй, болгоомжтой. Наа чин тун хүн дургай. Саксон бүсийн тайлж байгаад нуруунд дээрх тавгийн чинээ том хавдрыг нь мэдлгүй хөнтөхөд бийл. Наадах чинь бөөр рүү цогсноос гарсан хавдар. Тэр хүнээ мэрэгжил. Раунд болгонд заавал бөөрлөм дэлсэт байсан. Сүүлдээ би бүр ухаан балардах шахаж хөлгойвч ухаан самуурж байлаа. Энэ бол хүнд зохилт биш. Гэхдээ айхтар ядаргаатай бүр хамаг тамир барна гэж бийл тайлбарлав. Хоёр өвдгөнч нэс шархвалжээ. Түн шиг ийм нүсэр биетэй хүн өвдгөөрөө байн сөхрөөд байхад арьсан яаж тэсэх вүлээ? Цотонд наалцсан давирха хээчнэн сүрхээ зууралддгийг чи андахгүй шүү дээ гэж бийл аль алхачаан аядав. Хайрт хүнийхээ биеийг ингэж хайр наргүй сэглүүлснийг харахаас Саксон цөрхрөн уйлах шахан нүд дүүрэн нулимс мэлмэрнэ. Гадуур өмдийн тайлаад өлгөх санаатай явтал халаасанд нь мөнгө хангинахад бийл Саксоныг найширгэж дуудаад атга мөнгөн зоос гаргаж өгөн манайд мөнгө хэрэгтэй байсан гэд мөнгө тоолохыг оролдох бөгөөд ухаан нь дахин самуурч буй бололтой. Бийлийг дотроо 7 хоногийн турш хараан зүхэж байснаа санахаас Саксоны зүрх рүү зүв шивх шиг санагдана. Энэ сайхан том эр хайртай хар хүн хэвээр л байна шүү дээ. Өөрийнх нь төлөө, гэр орныхон төлөө, амьдралынхаа төлөө ингэж явхаас ч буцахгүй зовлон амсаж явснаа үгээ сольж дэмэрэхтэй сая хэлв. Манайд мөнгө хэрэгтэй байсан гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр ханиа огт мартаагүй явж. Саксон түүнийг буруу бодож байжээ. Манайд мөнгө хэрэгтэй байсан. Манайд гэдэг нь Саксон сэтгэл зүрхнийхээ огт хизээд бодож байсны шинж билээ. Ингэж бодоод Саксон түүнийгээ дахин бөөцөөлөхөд нулимс насгарч хайр нь хизээнээс илүү ориглов. Би салгалан мөнгийг өгтөө. Тоол хэд байна гэв. $19.35. Зөв. Хожигдсан нь $20. Нөхтөд айлсан. Таранвайд. Би хойдсон бол 100 авчрах байсан. 100 авах гэж зодолцсон юм. Авч чадсан бол манайх бод хийгээд явчихгүй юу? Чи над мөнгө цааш нь хий.
Ямар ч гэсэн оргүйгээс дээр шүү дээ. Өвчнөд шинжин нойргүй тарчлахад Саксон цурам хийлгүй сахиж хавтартай газар нь жин тавьж шалбарч зулгарсан газар нь цөрийн ханд хүйтэн тос төрхөж байв. Бовтнож байснаа байн явж зодооны хамаг хэцүү үеийн санагдан шаналхдаа өөртөө тохиолдсон гай зовлонгийн тухай дотроо онгойтол ярихыг хичээхэн хамт авах гэсэн мөнгө авч чадаагүйдээ гонсоож дээлдэж муугаа үдснээ бодхоос гин тэсгэлгүй хашгирч байв. Бие үдэж зовхоос илүү дээлдэж муугаа үдсэндээ тарчилж байв. Гэхдээ намайг тонлгож чадаагүй. Заримдаа тамир тэнхээ минь бүр тасран гарааж өргөж чадахгүй болоход намайг дураараа нүдэж байлаа. Хүмүүс намайг ямар ам бөхтэй амтан бэ гэж хачин их гайхаж байсан. Заримдаа яаж чадахгүй дэлсүүлээд л зүгээр л салган зогсож байлаа. Тэр эхний хэдэн үед надад бишгүй говшүүлсэн болохоор өөрөө сольдчихад байлаа. Намайг хэдэн удаа аваад шидчих шиг болсон. Зүуд зэрэглээ шиг л санагдаж байлаа. Сүүлдээ нүдээр ээлжлэж тэр хүн 2-3 болон харагдаад айлын цохих альнаас нь бултгаач мэдхийг болсон. Гэсэн чи би өөрийг нь үзэгчдийгч дөнгөсөн. Нүд юм үзэх юм болж чих юм сонсхон болоод өвдөг чичирч толгой эргээд байхаар зураатал байлаа. Шүүгчд чи байн салгах гэсээр ядарсан байх. Би мөн чих говшүүлсэндээ ямар их говшүүлсэн гэж Саксон чи хаана вэ? Гэтэл энд заримдаа зүгтч юм уу гэж бодож байлаа. Чамд сургамж болог. Зодон хийхгүй гэсэн амнаасаа буцаж ийм юм боллоо. Чэйчгээсэн амнаасаа буцаж юм ойж худалдах гэж санахынч хэрэггүй шүү. Гэсэн чи би бүгдийн дөнгөсөн. Эхлээд тэд бид хоёрт адилхан бооцоо тавьсан. 6 дахь үеэс эхлээд тэрэнд 2 дахин их тавих болсон. Уг эхний хормоос л мэддэж байсан. Тэм юм сохор амтан л олж харахгүй байх. Гэхдээ манер намайг түргэн нухах гээд бараагүй юм. 10 дахь үедээ намайг тэсэхгүй гэлцэн маргалдаж байсан бол 11-р үед 15 дахь үед хүрч чадах болов үгүй болов гэлцэж. Гэтэл би бүхэл бүтэн 20 үед нь тэсэд өнгөрсөн. 4 раундын турш би ухаангүй байсан мөртөө уналгүй тэсэж зохилтыг хариулж унсанж 8 хөрөлгүй тоолуулаад босно гэж бодож байлаа. Тэгээд довтолж нэг үзэн ухарч нэг үзэж дахин довтолж байлаа. Чухам яаж байснаа би ойлгохтой санахгүй байна. Гэхдээ ингэж л байсан байж таарна. 13 дахь үеэс намайг дэвжэн дээр онхолдуулснаас хойш 18 дугаар үеийг дуустал би ухаангүй байсан байх. Тэгээд би юу гэж ярьж байлаа. Нүдээ
Үннийг хэлэхэд өрөөс нь үдэнэхэд би өөрийнхөө болонд унчаад хүмүүс аль чураар сэвж наашаа тэрийн спирт үнэртүүлж байлаа. Мерфи миний шилэн дээр мөс тавьж байх юм. Рингийн нөгөө талд Чикагогийн аян зогсож байв. Би жоохон түүнтэй тулалдаж байснаа түр мартсан байсан. Өөр хаанаг газар байж байгаад ирсэн юм шиг санаж гэлээ. Одоо хэддэх үев гэж би Мерфигээс асуулаа. 18 дахь гин. Ачаатгэр Бостон яачихдаг вүлээ. Миний бодоход хамгийн сүүлчийнх нь 13 дахь байсан гэлээ. Чи мөн хачин эд шидтэй хүү юм. 4 раундын дурш ухаангүй байсны чинь надаас өөр хинч ажаагүй. Би чамайг одоо бол гэж хэлээд байсан гин. Яг энэ үеэр харанга дуугарч Чикагогийн аянга над руу дөхөж ирж байхаг үзлээ. Дуусах гэж Мерфин надад хэлж байх юм. Фокс чинч альчураа нэгэнд хаяхаар шидэж байгаа бололтой. Би тэгж ярихгүй гэлээ. Болдоо биелмэн гээд намайг ятгатал байх юм. Яг энэ үед Чикагогийн аян миний болонд хурч ирээд гараа болгон над руу хараад зогсов. Шүүгч нарч харж байна. Харин үзэгчд чив чимээгүй болж ялаа нисхэн сонстоо. Тоолгойд ухаан орж ирэвч нэг их тодгүй байлаа. Чи тэртээ тэргүй дийлхээс өнгөрсөн гэж надад хэлж байх юм. Тийм би харж байж л болъё гэд би эсрэг этгээд гинтүүлэн дайрлаа. Сууртайхан зогсч чадахгүй говьчж байсан хэрнээ өрсөлдөгч хөөсөр болонд аваачлаа. Тэгтэл нөгөөдөх чинь хальтраад унхан тэр. Мэч дээрээс нь дарж хонлаа. Үзэгчд бүр гал зурцгаалаа. Ми юун дээр зогсов. Толгой минь эргэсэн хэвээр дотор нь сүрэг зөгийн хөнгөнөлдөө байх шиг байв. Чи болонд дарж онсон гэсэн шүү дээ гэж Саксон сануулж хэлв. Тийм ээ. Тэгээд тэр бид хоёр хөл дээр босмогц. Би зогсож чадаагүй л дээ. Би тэрийг дахин болон руугаан хөөж шахаад дахиад дээрээс нь дарж ойцсон. Энэ бол аз байсан. Хоёул боссон. Би гарцаагүй унах байсан. Гэвч би дайснаас зууралдан бариад авлаа. За, чи одоо өнгөрөх чинь энэ. Би чамайг бүр мөсөн тонлголоо шүү гэж би хэллээ. Гэхдээ чадаагүй. Гэсэн ч яалаа гэж бууж өгөв. Шүүгч нар бид хоёрыг салгамагц түүний гэдэс рүү аваад хайчихсан чинь манерийн ухаан манс хийгээд явчихлаа. Гэсэн ч тэр улам хянуур болж дэндүү болгоомжтой болсон. Бодсноос илүү тэнхээтэй үлдэж гэж тэр бодоод надтай зууралдахаас айх болов. Тэгэхээр би дөнгөж чадсан байгаа биз. Тэр намайг тонолгож чадаагүй. Ёрдож чадаагүй юм. Харин ч 20 дахь үед бид хоёр дэвжээний тэхий дунд ана маань
аж таж үзэлцэж байсан. Би тийм байдалд орсон ч би тун сайн барьж чадсан. Гэвч дээсний шанг түнд олгосон. Аргагүй шудраг шийдвэр байсан. Ямар тач би дөнгөсөн. Намайг тонолгож чадаагүй. Намайг нүдэрэмхийн зур ялчхна гэж мөрийцэж байсан муусан тэнгүүдийг би дөнгөсөн. Бэл тэгж үүргийнхэн алдад унтахчаан болсон боловч ёолон гиншиж нүүр аман татвалзаж урвж хөрвөн ер тухтайхан ч хэвтэж чадахгүй байв. Погсчин хүн гэдэг ийм л байдгийн байна да гэж Саксон бодонсон. Өөрийнх нь гадарлаж байснаас 7 тор санагджээ. Погсчны бэлигээр хүнийг ийм болтол дэлсдэг гэж зүүдлээч үгүй явж. Үүнээс хойш түүнээс цааш хизээч дэвжэн дээр гаргахгүй. Боли. Гудамжны зодон энийг бодвол хавьгүй дээр байдгийн байна. Шарах гэмтэл нь ямар уршиг дагуулдаг бол гэж Саксон эргцүүлэн бодож байтал цаатах наманда нэг юм өглөж нүдэнэ. Ямар байна гэсэн боловч биелийн нүд гөлөрч димэрч байгаа бололтой. Саксон гэж байн дуудана. Би энд байна. Били юу гэсэн юм бэ? Бил Саксоны унтдаг тал руу гараа явуулснаа дахиад л дуудав. Би энд байна гэж чихэнд нь хашгирахад дотор нь онгой бололтой шүүрс алдав. Манайд мөнгө хэрэгтэй байсан болохоор би үгүй гэж чадаагүй гэж өвдөнө. Нүд нь анилдан овооныг бөхөн унтмаар болсноо бас л амандаа юм бовтнож дэмэрч эхэллээ. Тарих хөдлөх гэж байдгийг санаад Саксон их айсан боловч Мерфи шилэн дээр нь мөс тавьж байсныг санаж альчуур мөрөн дээрээ тавиад 7 дугаар гудамжинд байдаг салчтын оронж гэсэн зоогийн газар гүйлээ. Эзнэн дөнгөж сая нээгээд шалаан шүрдэж байв. Тэр хүн хөргөөр дотроос зөндөө их мөс гарган авчирч өгөв. Саксон авч явхад амар гээд мөсөө нилээд жижиглэв. Авчирсан мөснөөс биелийн шилэн дээр тавьж хөл дээр нь бүлээн эндүү тавиад мөсөнд хүргэсэн цүрийн хандаар толгойг нь норгож гарчээ. Цонхных нь хөшгийг буулгасан өрөөндөө биел бараг үдэш болтол дугжрав. Харин сэрсэн хойно юу юугүй босон гарч явлаа гэхэд нь Саксон учиргүй хайв. Тэдэнд харагдах хэрэгтэй. Би тэдний ээлэг дог болохыг хүсэхгүй байна гин. Тэр Саксоноор хамжуулж арай ч хувцлан чүүчээ босоод гэрээс гарчээ. Нэг их сүдтэй зодуулсангүй, орондоо ч орж хэвтсэнгүй гэж хүмүүст ойлгуулах санаатай байж л дээ. Энэ бол эмгтэй хүнийхтэй төсгүйч гэсэн нэг ёсондоо бас л нэрлэхүй бардам зан юм. Харин алийг нь илүү хүндэтгвэл зохихыг Саксон мэдэхгүй билээ. Биелийн нүдний хавдар харж шарх сорвн хэдхэн хоногийн дотор гайхмар түргэн эдгэрчээ. Би мах бодн гойд чирэг болоод л тийм түргэн эдгэрсэн хэрэг. Нүдэн доорх хөхөнлөлдөж 2-7 хоногийн турш цавцгаан царайд гойд содон харагдана. Харин тэр 2-7 хоногийн дотор жухал явдал цөөнгүй гарсныг дурдвал Отто Фрэнкийг шүүн таслах ажил их эхэн сунжирч худалдаа үйлдвэрийн эздээс голлон бүрэлдсэн тангарахтны шүүгчид түүнийг буруутай гэмтэн этгээд хэмээн цаазаар авах ял оноосон тул мэдээж хэрэг шүүхийн тогтоолыг ёсоор гүйцэтгэх гэж түүнийг Сент Квентины шоронд аваачжээ. Честер Джонсон ба бусад 14 хэргийг шүүх ажил улам илүү сунжран үргэлжилсэн авч мөн л тэр 7 хоногийнхоо шувтаргаар дуусгав. Джонсныг дүүжилж алах, хоёрыг нь бүх насаар нь шоронд хорих болж, хоёрхан хүнийг цагаатгаж, бусад 7-ог нь 2-оос 10 жилээр шийтгэжээ. Саксон энэ бүхнийг сонсоод их л гуниглж байв. Биелийн урам хугарсан боловч дайчин омгон дарагдсангүй. Дайн тулаанд хүний амьс үтх нь мэдээч. Харин оноосын ялан л гайхмаар юм. Хүн алсан гэж буруутвал бүгд л буруутна. Аль эсвэл хинч буруутах ёсгүй байсан юм. Бүгдийг хүн амны хэрэгт холбогдуулан бүгдийн адил шийтгээд Джонсныг дүүжилсэн шигэ бүгдийг дүүжлэх ёстой байсан. Эсвэл хинэнч дүүжлэхгүй байсан. Шүүгчид яхаараа тийм шийд гаргадаг байна. Учрыг нь олгосон.
Хэнийг хэдэн жилээр таслах вэ гэж магад хонжвэрт суглаагаар юм уу хуруу гаргаж хийцсэн байх. Яхаар Джонни Блэкт 4 жил өгсөн байж Кол Хатчинскэнд 20 жил өгсөн бол нэгэнт нь аз таарсан гэх үү. Энэ янзаар бол Кол Хатчинскэнд 4 жил өгөөд Джоннид 20 жил өгөхөд болох л байж. Би тэр хоёрыг бүр багаас нь мэднэ. Тэр хоёр чинь 10 дугаар Киркхэм гудамжны хүүхдүүдтэй бас манайхны хүүхдүүдтэй ч тоглодог байсан юм. Бид хичээлээ тарчхад элсэн харгаар юм уу хөвдөг доок руу очиж усанд орохоор явдаг байсан юм. Тэнд ус нь 3-5 метр гүнзгий гэдэг байсан. Энд ч хутал байх л та. Бид нэг пүрэв гарагт очиод баахан дун хорхоо олж тэрнийгээ худалдах гээд баасан гарагийн хичээл тасалж байсан юм так. Чулуун хан гэдэг газар очиж сагмахай захас барьдаг байсан юм. Яг нар хэртэж байхад Кол хаалгаар багтмааргүй том гэгчийн алханд барьж билээ. Би тийм том загас насандаа үзээгүй. Гэтэл одоо тэр залуу маань өмхийн шоронд 20 жил суух болж байна шүү дээ. Эхнэр аваагүй явсан нь зол болж. Наанаа сүрьягээр өгчихгүй бол бүр өтөлсөн хойноол гарах юм байна. Эхэн түүнийг усанд живж өгчихвээ гэж их айтгсан. Усан ч юмсан байж магадгүй гэж сэжгэлбэл үсийн долоогоод дав самтагдвал суран бүсээр оруулагдсан. Мань иржих сэргэлэн гэртээ ирэхийн алдад нэг нь хашаанд орж цоргоны усаар толгоогоо угаачхна. Би Честер Джонсонтой олон удаа бүжиг хийж үтсэн. Эхнэртэй нь бишгүй таарлаж байсан. Харин Кити Бренттэй таарлцснаас хойш уулзсангүй. Бид хоёр чинь Каритоны үйлдвэрт хамт ажиллаж байсан. Сан Францискод хөргөнийдээ очно гэд явчихсан юм. Кити одоо жирэмсэн. Их хөөрхөн хүүхэн байсан. Мөн ч олон залуу эргүүлдэг байж билээ. Хатуу шийтгэж цаазалсан явдал эрх баригчдын бодож байснаас ажил хаягчдад огтоор сэтгэгдэл төрүүлж, тийм ялнаас хүмүүс айж гэлэмсэнгүй харин ч өөр хэлнэн бадарчээ. Саксон биелийг бөөцөөлж, биелж, дэмий зодон хийсэнтэй гэмшиж байсан тэр үед тэр хоёрын бие биеэ хайрлах нь урдын адил галын дөлмөт дүрлзэж эхэлсэн боловч тэгсгээд бас л замхарч биел голцоо хөмсөг зангидан аман дотроо өглөх боловч юм ярих болвол сүүлчийн Могикан Берт нас барахынхаа өмнөхөн хэлдэг байсантай тун төстэй юм ярих болжээ. Тэгээд хэдэн өдрөөр гэртээ орж ирэхийг болж дахин архиуж эхэллээ. 15 дугаар хэсэг төгсөв.